Нэг. Старк явж гэнэ үү? Явахгүй юм. За. За Старк мань явсангүй. Сайн уу зөргөө? За, сайн байна уу? За, өнөөдөр Улаанбаатарт 21 цаг 15 минут болсон байна. Дэлхийн монголчуудын эмжил радиогийн 88.3 оройн хөтөлбөрийн хөгтчин нэвтрүүлгээрээ хөсгөтэй хамтлагийн хөөмөж, морин хуурч, Батцариг гэсэн цочинтой оролцож байгаа. Өнөөдөр тэгээд маш гоё сонирхолтой яриа бит хоёр хийнэ. Тэгээд зоргоогоо урьсан шалтгаан маань болохоор манай ардын урлагийн хамтлаг болон хувь уран бүтээлч нийтээр нь ярихад YouTube дээр 100 мянган те subscribe авсан одоо хамгийн анхны хүн. За тэгэнгүүтээ YouTube дээр бичлэг нь ороо Чингис хааны магтаалыг нутгийнхаа уулан дээр тийм ба Баянгор аймгийнхаа гоё сайхан хайрхан дээр алдарт ихнэр нь бичлэгийг хийгээд оруулсан видео болохоор 7.8 сая үзэлттэй байгаа. Тэгэхээр маш одоо амжилттай явж байгаа уран бүтээлж байгаа. Тэгэхээр энэ талаар хамгийн эхлээд яриа. За 100 мянган subscribe-ыг авсан видео маань юу вэ? За хамгийн сүүлд яг 100 мянга хүрсэн видео нь болохоор охинтойгоо нэг ардын дод болсон байна. Монголынхаа үндэсний яс гоё төвшөр хөгжмөө бас олон нийтэд танилцуулъя. Бас дэлгүүр монголчууд маань өөрсдөө ч зарим нь бас сайн мэдэхгүй байгаад тэгээд бас энэ хөгжмөө гоё бас дэлхийн нийт төдийгүй одоо монголчууд маань хүртэл сайн мэддэг тоглодог байгаасаа гэдэг үүднээс ер нь бол нэг үлэг танилцуулахад биднэрд маш их үүрэг гүйцэтгэх ёстой гэдэг үүднээс төвшөр хөгжмийг одоо тоглох хариу гарлыг бас өөрийнхөө хэмжээнд бас өөрийнхөө стилээр бас тоглохыг хичээж байна. Тэгээд тэргээрээ туршаад гоё Монгол ардынхаа нэг дуу. Яг нь Монгол ардын дуунуудыг голцоо хамтлагтай хөмөлдөгчтэй. Тэр дуунуудаа зүгээр шууд төвшөртэй ганцаараа хөмөлдөгөр байж болох юм байна гэдэг үднээс одоо Монгол хөөмийнхөө олон төрлүүдээр ардын дуунуудаа хөмөж туршиж зөндөө болон сайхан уран бүтээлүүд хийж байна. Тэгээд тэрнийхээ дундаас нэг охинтойгоо бас нэг өөрхөн хотгоодын банк гэдэг байгаа. Хийж зүгээр гэртээ ихнэр маань гавчлыг хийгээд сошиалд оруулсан чинь тэр маань одоо тэгээд 2-7 хоногийн дотор 40 мянган дагагч авчирлаа. 60 мянга дээр явж ирсэн. Тийм. Тэгээд хэдхэн хоногийн дотор одоо чинь 9 сарын 5 гэхэд чинь 1,861,606 хүн үзсэн байна шүү дээ. Одоогоор гэхэд тийм баг. Тийм ээ. Тэстэй гайхалтай бод олон хүмүүс үзсэн байна. Тэр нутгийнхаа хайрхан дээр Баянгор аймгийн Номгон хайрхан гэж манайхан бас гэр бүлээрээ одоо бас ингээд шүтдэг хайрхан байдаг. Тэр хайрхан дээрээ бас нэг цаансраар амралтаараа гэр бүлээр очсон байжгаад яг битүүний өдөр бүгдээрээ идэ бодоо аваа гардаг байхгүй угаасаа тийм боломжтой. Тэгээд нэг очихдоо гэр бүлийнхэнтэйгээ ээжтэйгээ тэр бүгдээрээ гарсан. Тэгээ би ч бас нэг хуур муураа бүгднийг аваад очсон байсан. Тэгээ сайхан бас суул ус нутаг усан дээрсэн нэг сайхан хуурын дод уургая гэдэг. Тэгээ Чингис хааны магтаал дуулаад одоо манай мөнх төгшин зохиол. Тэгээд тэр Чингис хааны магтаалыг дуулсан манай ихнэр уцаар бичиж аваад тэгээд яг гоо сайхан нутагтаа амраад ирлээгээд анх Facebook руу оруулсан чинь нөгөөх маань яг гоо тэр бичлэг аягүй гоё бас нэг тийм нэг гоё тохироо бүрдсэн юм уу тэр үед цагаагаар аягүй гоё байсан. Тэгээд дээрэс нь ингээд шоу айгүйх дуурсан. Шоу айгүйх жиргээд би тэгээд тухайн үедээ бэлгшээгээл бас нэг уул ус авдаг бас баярлалтай байх таа гэж айгүйх бэлгшээжсэн. Тэгээд тэр бичлэг анх сошиалд орж явах тэр үед би YouTube хаяггүйсэн. Айгүй олон хүмүүс тэрийг авч YouTube руу хийсэн байдаг. Тэгээд нэг хүний хийсэн бүр 10 сая гарсан байдаг. Над руу ингээ хүмүүс таны бичлэг 10 сая хүрлээгээд айгүйх ингэж хүмүүс таагалж ирж ирсэн. Тэгээд тухайн үед бол би YouTube-ийн тэр юу гэдэг сайн яадгүй. Тэгээ сүүлд нь өөрөө YouTube хаягтай байх хэрэгтэй юм байна гэдэг үднээс гоё YouTube хаягийг видеонод оруулж эхэлсэн. Тэгээ тэрнээс хойш сүүлд орсон видео нь болохоор одоо яг энэ 8 сая үзсэн яваа. Тэрнээс өмнө тэгээ яг YouTube-д орсон хойно нөгөө хүмүүс рүү захиа бичээд одоо би өөрөө аль биесний хаягтай болсон учраас та энэ видеог авч өгнө гэгээд
тэндээс 10 сая гарцсан байсан видео төмөрөл авсан тэгээд. Тиймэрхүү яг одоо яг сошиал видеонууд жоохон цэгцэлж байна. Тэгэхээр одоо нөгөө нэг хөөмичин морин хуурч хүн оролцож байгаа болохоор яг сонсогч нартай шууд асуугаад яг сонсогчийн зүгээс асуугаад яхад ерөнхийдөө хөөми тэ хөөмиг одоо юу гэдгийг жишээ нь би ч юм уу те альсвал зүгээр одоо такси өрөөд явж байгаа ч юм одоо манай сонсогч нар альсвал зүгээр одоо замын бүглэрээ явж байгаа хүн ч юм уу те энийг ер нь хүн болгон сурах боломжтой юм энэ тийм одоо бүр ертөнцөөс юм тасарсан тустай үйл явц юм уу? За миний хувьд л тэгж боддгоо. Одоо хөөмиг одоо яг дуурж байгаа техникийг нь ойлгож авч чадах юм бол хүн болго хөөмийг нэгж боддог. За жишээлх юм бол би ихт чинь одоо надад бол одоо тийм хөөмич одон байхгүй. Одоо миний ойр орчинд бол тийм хөөмич хүн байгаагүй. Би бол одоо Баянгор аймгийн Заг Галуут 2 сумд миний хүүхэд нас өнгөрсөн. За тэгэл ээж маань одоо энэ урлагийн замд ороход хамгийн гол нь нөлөөлсөн бол манай ээж одоо насаараа 10 жилийн дуу гэж багш хийсэн гэдэг. Тэгээд би багасаа урлагт их дуртай байсан. Тэр тундаа морин хуур хөөминд ардынхаа урлагт их дуртай. Тэгээд миний хүүхэд наснд бол одоогийн шиг ингэж сошиал бол одоо дэлгэрэнгүй байгаагүй. Сошиал гэж дэлгэрэнгүй байгаагүй тийм. Тэгээд дээрээс нь нэг телевиз чинь ганцхан сууг гардаг тий. За тэгээд Монголын радио. Тэгээд зуныхаа амралтаар хөдөө явна. Тэр болгоныг бол сонсохгүй. Ер нь тэгээд дээрээс нь тэр радио телевизэр чинь хөөмий бол за ер нь бас маш хавартай тий. Тэгээд яагаад чинь тэгээд цаанаасаа энэ урлагт их дуртай байсан. Тэгээд би ямар ч байсан нэг дунд сургууль байхдаа энэ хархираа хөөмийг бол ямар ч байсан ингээд дуурж оролдож эхлээд би нэг ямарсан юм гээд дуурд юм гэдэг нь ойлгоцсон байсан. Эсрэг хөөмийг бол ерөөсөө огт ойлгодог байж байгаа сүулт нь оюутан болж ирээд. Оюутан болж ирээд би одоо энэ Ховд аймгийн Жандам сумын бас хөөмөлдөг олон найзууд яг тэр үед бас оюутан болж ирээд тэднээс аягүйх нөлөө сурсан. Цаглын тий. Одоо нэг Дарниам гэдэг нэг залуу байдгийн. Тэр бол одоо надад хөөмийг бол маш сайн ойлгуулсан. Өнгөч бид нар жуушны бааз дээр хамт тоглодог гэсэн. За тэгээд бодохоор хинч сурах боломж. Тэгэхээр одоо юу л та зэрэг нөгөө сонсож байгаа хүмүүс дотор ч дүүц ойлголоод хархираа хөмө эсгэрээ хөмө гэдээ ярьж байгаа шүү дээ. За яг хархираа хөмөгээ чи анх нөгөө нэг сургуульд байхдаа өөрийнхөө ойлголтоор сурцсан байсан гэдэг. Тэгэхээр хоёлаа нэг хүмүүс хархираа хөмөгийг нэг жоохон явуулаад үзвэл энэ хархираа хөмө гэдэг нь энэ гэхээр ерөнхийдөө бол яг сүүлийн үед бол Монгол хөмөг бол одоо хоёр үндсэн том төрөлтэй гэж хаваагтаад байгаа байхгүй. Хуучин бол одоо маш олон төрөлтэй гэж ярьдаг байсан. Тэрийг нь одоо ингээд сүүлд нь ингээд судлаад үзэхээр тэдний зүгээр техникүүд байгаа байхгүй. Тэрэн дотор үндсэн хоёр төрөл байгаа. Тэрэн болохоор хархираа хөмий, нарийн хөмий буюу эсгэрээ хөмий гэдэг. За хархираа хөмийн болохоор одоо зүгээр энгийн ойлголтоор хэлэх юм бол бүдүүн хөмий гэсэн. Бүдүүн дугарч байгаа гэсэн. Бүдүүн дугарч байгаа гэсэн. За тэрэн дотор энэ хөмийг хэлж байгаа. Анх нөгөө нэг өөрийнхоороо сурж ойлгосон. Гэтэ тухайн үед бол энэ дууралт биш арай өөр залуу байгаа учраас тийм шингэн тал руугаа тий. Одоо бол эн чинь бас хөөмич юм бол энэ жингийн тий тэгээд өөрийнх нь техник суугаад удаан сураад ирэхээр илүү гоё болчихж байгаа шүү тий. Тий мэдээж маш хөгжсөн байгаа л да тэр үеэс бол. За тэгэхээр нөгөө одоо эсгэрээ хөмөө. За нарийн хөмөнд л хотоор энэ бол нарийн хөмий. За энэ тэгээд үндсэн энэ хоёр төрөл дотроо энэ хоёр төрөлчин дотроо маш олон техниктэй. Одоо жишээлх юм бол
нарийн хүмүүн дотор хилтэй хилгүү гэж байдаг. Хилтэй гэхээр эсгэрээ яг нөгөө цэвэр эсгэрийн дуурч байгаа да. Гэт сая ингээд нэг хил тавигдангууд шууд аялгаа ороод явчихж байгаа. Энэ дотор яг жинхэнэ цэвэр эсгэрээ. Хилгүү гэхээр энэ дотор яг ингээд уруулын техник аягүй хордог. Гэт энэ чичиргээнүүд нь дандаа уруулаар техник хийдэг. Эдний дотор яг нарийн хүмүүн дотроо бас нэг ингээд төрлүүд болоод техник буюу төрлүүд л гэсэн үг тий. Тийм одоо хархираа хүмүүн дотроо бол ингээд гэт эдгээр нь болохоор одоо бас нөгөө яг хархираа хүмүүн өөрөө дуурч байгаа боловч бас юм техникүүд Жохо өөрчлөлт чимэг техникүүд айгүйх ордог. Эднэрээрээ бас айгүйх бол ялгаатай. Яг хуучны манай хүмүүст маань бол ингээд Монгол хүмүүсийн 4 төрөл, 8 төрөл байдаг, 12 төрөл байдаг гэж ядгсан. Тэднэр нь л дандаа техникүүдтэй хуваагддаг гэсэн юм байна. Тэгээ сүүлийн үеийн хүмүүст бол одоо яг энэ үндсэн 2 төрөл дотроо маш олон техник байна гэдгийг бол нэгэнд хүлээн зөвшөөрөгдөж байгаа гэсэн үг. Харин тийм байгаа даа. Дээс үлээд ихэнх нь яг тэгж хоёр юугаараа л бодож явна. Тэгэхээр нөгөө нэг илүү нөгөө ойлголт маань илүү тодорхой болоо явчихна. Тэрэн дотор хүн өөрийн аргачлалуудаараа бас явчихж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр яг нөгөө нэг хөөмийн одоо ганц гайхалтай юм нь болохоор хүний одоо амнаас 2 авиа зэрэг гараад байгаа шүү дээ, тий. Тэгэхээр одоо хоёул бол дүнгийн нөгөө юугаа үзүүлчихлээ шүү дээ. Ерөнхийдөө бол эсгэрээ хөөмийн тэрний хилний цоглог юунуудаар ингээд нэг юм чимэгнүүд хийгээд байгаа юм. Тэгэхээр хоёулаа нэг за нөгөө галдарт буян тоглыг ч юм уу, тий. Нэг хоёулаа нэг яг нэг ардын дууг нэг ингээд за давхар өнгөтэй явж байгааг нь цаана нөгөө эсгэрээ одоо сонсогч нарууд яхад эсгэрээ гэдэг чинь тэр цаана нарийнхан дуурайд байгаа аялгаугаа яваад байгаа зүйл шүү дээ, тий. Тэгэхээр тэр хоёрынхаа нэг ялгаа гаргах хэвднээс хоёлаа нэг ардын дууг нэг жохон хэсгийг нэг хөмөлж байгаа. За би гойж нана гэж ардын дуу хөмөлж үзлээ. За тэгэхээр одоо нэг хөөми чинь бол ганцхан Монголд байдаг зүйл бол биш те. Эсхийд ургатнуудад байна. Өөр оронд ч гэсэн бас янз бүрийн төрлүүд байгаа шүү дээ. За тэгэхээр нөгөө нэг одоо яг нөгөө манай Монголын онцлог нь юу юм? Онцлогуд байгаа шүү дээ. Өөр орны одоо жишээ нь Туваад бол хөөми бас аюул өндөр хөгжилтэй. Тэ Туваа хөөмийн одоо онцлог гэж байгаад Монгол хөөмийн онцлог гэдэг. Чи тэрийг нэг жоохон тайлбарлаж өгвөл. За яг цэвэр Монгол хөөмийн онцлог гэх юм бол одоо яг голчлон одоо энэ нарийн эсгэрээ хөөми маш хөгжсөн байдаг. За тэгээд эсгэрээ хөөмийн дотроо одоо нэг дуурч байгаа танал листийн хувьд маш их дээр. Одоо жишээлбэл Монгол хөөмчдийн хамгийн гол үндсэн танал лист ерөөсөө ябмал маш шаардлага болцоо ардынхаа дуунуудыг хөөмөлдөг. Тэгээд нэг өөр ингэсний гоё юм тембрүүдтэй. Тэгээд дээрэс нь диапазон их өргөн. Диапазон буюу нарийнхнаас ихэр их дээш явж байна. Түүнээсээ нарийнхаа хүртэл аюул тийм олон одоо багтаамжтай их өргөн багтаамжтай хийж болно. Тэгээд энгийн хэлээр яг юм тий. Тоо хөөмийн онцлог гэх юм бол бас их гоё. Одоо танал лист бол айгүйх манай Монгол хүмүүнээс бол их доор. Одоо ябмал мажууд монголчууд хүмүүж яддаг бол Туваачуудын голцоо энэ рэп мөл хавцаа. Аюу хөөмөлж жоохон доогуур тал руу гэсэн үг тий. Тийм доошоо тэгээд дээрэс нь илүү их гоё тийм зөөлөн гэсэн мөртлөө энэ их тийм зовиргүй тэгээд дээрэс нь маш их чимэг ихтэй. Чимэг тэгээд техник ихтэй. Тэгэхээр дүнгийн соёл бол гоош наана бол үндсэн Монгол хөөми. Тэгээд энэ бол Монгол хөөмийн техникээр хөөмөлж байгаа боловч яг би бол нэлээд дор хөөмөлдөө. Тэгээ одоо сүүлийн үед ч одоо бас нэг их дээш явах хөөмөлөд тахт бас нэг тийм
нэг тийм таатай биш болчиход байна бас нэг одоо бас. Тэгэхээр одоо хоёлаа нөгөө нэг туваа хүмүүний юу гэж байгаа учраас тэр чимэг гээд байгаа юуг нь жоохон хүмүүс сонсож байгаа хүмүүст нэг ойлгуул л дээ. Жоохноор явал. Тий одоо туваа хүмүүс чинь бол голцоо одоо ингээд манайх одоо ингээд зүгээр гоё эсгэрээр гоё аялгаа явдаг. Туваачууд ч юм бол одоо техник голцоо байдаг. Одоо жишээлх юм бол иймэрхүү гэдэг иймэрхүү техниктэй. Тэгээд манай харахраа их юм өтгөн бүдүүн дуурж байгаа. Тэд нэр одоо нэг жоохон тийм багалзуур дугаар их дуурдаг. Одоо жишээлх юм бол би нэг иймэрхүү дуурдаг юм боловч одоо тийм нэг иймэрхүү. Тэгэхээр одоо нэг сонсогч хүмүүс болохоор хөөмийг бодвол хөөмий гээд яг ч дотроо нэг маш олон төрлүүд байгаад байгаа. Тэрийг нь аль болох нэг гой сонсч жоохон нарийн жоохон ажиглаад сонсчих юм бол хүн хүний хамтлаг одоо үндэстэн ястанд болгон өөр ингэсэн арай өнгө төрхтэй байдаг. Тэрийг ингээд одоо дүнцийн бит хоёрын ярьснаас ойлголт авчих юм бол нэг арай ондоогоор харах тий боломж нь гараад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хоёулаа нөгөө нэг хөөмийн талаар ядлаа. Давхар бол морин хуураар морин уурч хийж байгаа. Морин уур мэржлийн төр морин уурч юу. Тэгэхээр морин уурын одоо дүнс сургалт хийгээд хэлж байгаа шүү дээ. Хизээс эхэлчлээ хоёулаа морин. За өнгөрсөн хавраас эхэлсэн. Яг гоо тэгээд сая энэ одоо дэлхийн нийтийн цар тахлын асуудал ч одоо асар олон одоо хүмүүсийн амьдралын хэв маягийг асар их өөрчилсөн шүү дээ. Одоо жишээлх юм бол 2020 оны хувьд бол манай хамтлагийн одоо 10 жилийн ой болох тийм айгүйх том төлөвлөгөөтэй байсан. Одоо жишээлх юм бол энэ онд гадагшаа маш олон тоглолтууд зохион байгуулалтаар төлөвлөгдсөн байсан. За манай хамтлагийн шин цомог гараад одоо Францын нэг лейбл компанитай ажилласан Buddha Music гэдэг компанитай хамтарч ажиллаад манайх чинь гадны компанитай анх удаа шин цомог гаргаад тэгээд тэр цомгийнхаа нээлтийг 3 сард хийгээд тэгээд 4 сард бид нэр Европ руу аялан тоглох тийм төлөвлөгөөтэй байсан. Тий. Зун тэгээд нам энэ Малайзийн том фестивалуудад очих. Намар Канада, Америкаар тоглох тийм олон төлөвлөгөөнөөс бүгд өөрчлөгдсөн. Мэдээж одоо энэ дэлхийн нийтийн асуудал учраас бүх юм тодорхой бос хугацаагаар хойшлогдсон. Тэгээ нэгэсэндээ бүгдээрээ гэр гэртээ одоо тий. Одоо бас нэг үе бодвол биднес чинь бас нэг ийм одоо нэг ухаан мэдрэлгүй амьдарч ирсэн шүү тий. Бүгдээрээ л нэг цаг наргуул уурсан. Тэгэл амьдарч ирсэн юм билээ. Одоо манай хамтлагч чинь хамгийн ихнийхэн тоглолтыг 1 сард Японд хийгээд орж ил удаачгүй карант хийлгэсэн шүү дээ. Тэгэл ерөнхийдөө нэг бүгдээрээ нэг жоох амьсгаа аваад тэгээд ерөнхийдөө одоо хүмүүсийн амьдралын хэв маяг аягүй хөрвүүлэгдсэн. Тэгээд би бол одоо нэг хэсэг жоохон зүгээр суугаад бас одоо юу хийж болох уу гэдгийг аягүй бодсон. Тэгээд араашаа л одоо мэдэрээ чадах юм бол мэдээж урлагаасаа одоо юу сурч мэдснээ бас хүмүүст зааж болох юм байна гэдгээр. Тэгтээ онлайнаар хичээл зааж гэлсэн. Тэгээд сүүл рүүгээ нөгөө нэг цаг үе яриад зөөлрөө дэрнгуут ганцаарч хийсэн хичээл заагаад анх сургалтаа эхэлсэн. Одоо тэгээд сургалт маань одоо маш олон сурагчтай бас нэлээд том сургалт болсон. Тэгээ сая хотын төв бас Баян Монгол хорооллын тэнцээ байжгаад сая хотын төв бас нэг 2 дахь салбараа нээсэн. За. Тэгээд яг бас өөрийнхөө сурч мэдснээс бас бидний бас нэг үүрэгчд те залуу хойч үедээ бид нэр юу сурч мэдснээ зааж өглөөлөх нь бидний үүрэг учраас тэгээд одоо би бол одоо хүүхдүүдэд заах айгүйх дуртай. Хүүхдүүд гэхэрч одоо хэдэн зандаа хүүхдүүд залгах чаа гэсэн үг. Үгүй одоо манай сургалтууд ерөөсөө нас хязгаараагүй. Одоо жинхэнэ одоо 8 настай болчроос 80 настай буурлууд гэдэг шиг ахмад хүмүүс хүрцэн дээр. Хэдтэй юм бэ хамгийн дээд нь? За одоо 60 төгөж байгаа хүн байна. За. Тэгээд дээрэс нь яг гоо тэр хүмүүс бол тэ сайхан Монгол хүн морин хураан тоглож сайхан сурыг хүчрэгөө мэрэгжлийн өндөр түвшинд тоглохгүй ч гэсэндээ өөрийнхөө хэмжээнд бас нэг цагаан сараар баяр ёслолоор өөр хүүхдүүдтэй бас нэг үлгэр дуурайл болоо сайхан хураа үйлчдэг бай гэдэг үгнээс жавруургээд хүмүүс байна.
багчууд дотор бол одоо тэ ирээдүйд би та тань шиг болон та энэ өнөөдөр дэлхийд мандж байгаа энэ гоё хамтлаг ард урлагийн ах нар шигээ би болмоор байна. Гээ гоё хүсэл мөрөөдөл биелүүлээд тэгээд явж байгаа хүүхдүүд байна. Зарим нэг нь би одоо хөгжим бүжигттэй ирээдүйд хөгжим бүжигт конкурсанд юм учраас би одооноос эхлээ бэлдэж байгаа ч гэдэг юм уу. Тиймэрхүү хүүхдүүд маш их байна. Янз янзын гоё хүсэл мөрөөдөлтэй. Тэгээд дээрэс нь зааж байгаа хүүхдүүд маань ингээд гоё сураад, гоё тоглоод ингээд үр дүн харагдаад ирэхээр багш үнч айгүй хаад жаргалтай их баярлдаг юм байна. Тэгэл бас янз янз зээл сайхан мэдрэмж авчиж. Тэгэхээр одоо юунд энэ яг л нөгөө нэг альтурны хөөмөйтэй адилхан морин урыг болвол бас л хүн болгон тоглож сурж болно тий. Тий, тоглож сурж болно. Тэгвэл мэдээж одоо би бол зүгээр яг сая багшснараа бас нэг юм хийгээгүй мэдэрч байгаа нь бас нэг юм тодорхой хэмжээний урлагийн мэдрэмжтэй нэг жохон ч гэсэн юм авьяастай байх нь аюул чухал юм байна. Бас тим юмгүй бас хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр ч бас аюул хэцүү хөөрх ингээд амар их сурах сонирхолтой байвч тэгээд дээрэс нь одоо ингээд одоо нэг жоохон авьяас муутай гэх юм уу. Тэгэхээр бас одоо багшд авьяас хүлээж авах нь арай жоохон өөр үеж магадгүй тий тэр хүмүүсийн тэрнээс бол ер нь бол ямар ч хүн сурах боломжтой одоо нэр эмгтэй хүмүүс ч гэж сурж гэн тэгэл үнэхээр гоё мэдрэмжтэй гоё хүлээж аваа сурч байгаа хүмүүс зөндөл байна. Тэгээ 3 сар болоод бас аюу мундаг сурсан хүүхдүүд төртөл байна. Одоо төрөвчээсээ үнэхээр одоо үнэхээр гайхамшигтай гоё татдаг мэддэг. Тэгээ дээрэс нь өөрийн ухамсар хариуцлага маш өндөртэй. Үнэхээр хариуцлагатай өгсөн үүрэг даалгавраа маш сайн байлаа. Тийм хүүхдүүд ч гэлээ. Тэгэхээр яг одоо морин урч хүн орж байгаа учраас асууя гэж бодлоо. Одоо нөгөө нэг гадуур ингээд айлт ингээд ороход зарим айлуучин морин уруудалтад авцсан байдаг шүү дээ. Тэнгүүт нөгөөх нь ингээд аваад тоглох гэхээр зарим боломжгүй морин урууд гээд морин урчд хилээд байдаг шүү дээ. Тэр яг ямар учраас боломжгүй байдгийг, ямар нь боломжтой байдгийг, тэр боломжтой хуур нь хаана байдгийг, ямар үнэтэй байдгийг тий. Яг үнэ наад чинь маш их чухал асуудал. Одоо зүгээр яг морин хуурыг морин хуурал гэдэг утгаар нь зүгээр гэртээ залцдаг хүмүүс байна. Тэр нь болохоор хаанаас тий харагдах байдал нь гоё. Хаанаас авсан байдаг вэ гэхээр ингээл голцоо тий нэг одоо зүгээр нэг гарын дүүтэй мужийн хүмүүс ингээ морин хуурыг харахад ингээд морин хуур хийгээд дуурайлаад тий. Тэгээд одоо сүмнэрний хуур гэх юм уу? Ингээд хүмүүс тэр тоглож болохгүй гэсэн үг тий. Яг нөгөө чинь зарахтаа бол хүмүүс нөгөө мэдхгүйгээр нь тайлбарлаад мастер хуур гэж зарчдаг байхгүй. Тэнгуут нөгөөдгийг чи одоо жишээлх юм бол миний нэг таньдаг хүн байлаа гэхэд найз нь хуур авсан. Нэг ширээд нэг гоё хөглөөд гаргаад байж гээд очингууд нөгөөх нь тоглох боломжгүй зөөр ингээд битүүхээ наацсан. Тийм хуурнууд байдаг байхгүй. Би өөр бас боломжгүй гэхээр юу нөгөө нэг чихэн хөглөө яг нэг тоглоход зориулагдаагүй зүгээр нөгөөдүүд чи ингээд хийсэн болохоор хөглөх боломжгүй ч юм уу орохгүй тиймэрхүү хуурнууд их байдаг л та. Тэр тэгэл би одоо бас нэг арга хэмжээнд дээр бас жоохон эвгүй байдалд орж л байлаа. Нөгөө нэг манай Баянгор аймгийн Ламын гигээ одоо төвдөж сурж байгаа л да. Тэгээд нөгөө нутагтаа нэг наадмар ирсэн байхгүй. Тэгээд намайг ирж хуур өгүүлж өгөөч гээд хүмүүс хуур бэлгэлсэн юм байна. Очсон чи яг бас тийм хуур байж таарад нөгөөх нь хөгжсөн чи нөгөөх нь дундуура салж унаад. Тэнгуут нөгөө нэг хүний бэлгэлсэн хуурыг чи би ивцэн болоод ч юм уу тий. Тэгээд нөгөө хүмүүс ч юм уу ойлгохгүй шүү дээ. Энэ удаа орж хуурыг хөвччлээ л гэж бодсон. Гигэнтэн төгсөн хуурыг хөвччлээ. Тэгээд тиймэрхүү байдалтай ч гэдэм юм. Тэгээд хэрвээ одоо морин хуур гэртээ худалдаж авах ч юм уу одоо хүсэж байгаа хүмүүс байвал одоо манай мэрэгжлийн удаач нарын тий. Яг зүгээр реклам болчих магадгүй. Гэхдээ би зүгээр хэлье гэж бодож байна. Одоо энэ Төм үзлийн баруун талд манай ихшгэлэн компани ихшгэлэн гэдэг манлаа гэдэг хөгжмийн урлагийн дэлгүүр байна. Доотлын хуур одоо 350,000-аас эхлээл одоо тийшээ бүр одоо морин урчин бол үнэн нь бол явж өгсөн шүү дээ. Одоо мэрэгжлийн одоо морин урчтын барьж байгаа урлагийг 2-3 саяас дээшээ болсон. За тэгээд онцгой байдлыг тэнцээ аргасан. Тийм. Хаан хуур гэдэг хаан хуур гэдэг бас манай бас Монголын толгой мастеруудын нэг Улаанбаярын компани байна. Тэгээд одоо манай байгальч Улаанбаярын одоо яг төрөлдсөн юм сайхан дэлгүүрүүд байна. Тэгээд наагуур нь бол одоо хүчнөө сайхан мастеруудын яг мэрэгжлийн тогтоочнор зориулсан
хууруудыг хийдэг сайхан мастерууд хуургатлаанууд үзэн. Тэр Баяраа ахын хуур ч бас юун дээр ах шиг үлээ. Тий одоо Скайтлийн хаан байна уу? яг үнэ нөгөө Тий. Пикассосын. тий. Тэр нь бол яг яхад дүүнзээ хэлсэн шүү дээ. 350 мянган хуур байна гэж байгаа шүү дээ. Доотлол нь үнэн гэж. Гэтэ тэр 350 мянган хуураар тоглож болох уу? Болно. Тэр мэрэгжлийн тэр бол яг нөгөө нэг мэрэгжлийн морин хуурны анхны сургалтын зориулсан хуурга. За тэгэхээр суралцагч нар зориулсан хуурга. Гэтэ тэр бол одоо тэр нэг бид нар нөгөө наран туулмал дээр судалдаж аваад байгаа хуурны дээр бол жинхэнэ мэрэгжлийн урлагч нарын хийсэн маш гоё шаардлага хангасан хуурнууд. Одоо бол манай сургалтын одоо хамаг ихэнх өстө сургалтч нар бол дандаа тэргээр дамжиж. Тий. Тэднэрээр одоо манай хаан хуур болон ихшлэн компани хуурнуудаар тоглодог. Тэгэхээр юу болж харж штэ нөгөө нэг амар их хээ хуартай байхтай чухал биш. Морин хуур бол тий гоё хөглөөд дуурах боломжтой дуу хуур тоглож болдог байх нь нэгдүгээрт чухал байх юм тий. Хээ хуартай болохоор нөгөө нэг ламингийн маань өгсөн шиг нөгөөх маань тэр чинь нөгөө нэг дуурж байгаа шалтгаан нь болохоор нөгөө стандарт бус тий нөгөө нэг тэр юуны одоо чавцсан таталтын юмнууд нь модын татах мод нь өөрөө ахтаагүй юм ч юм уу тийм үйлдэлүүдээс болж байгаа үстэй тий. Тийм тэгээ яг нөгөө нэг яг тэр наран тул дээр хуур хийгээд зарж байгаа хүмүүсийн бас буруу биш тий. Тэр чинь бас л гоё гарын төвтэй хүмүүстэй гоё мөрийн хуур гэж байгаа шүү дээ. Мөрийн хуураа бас оюун ухаанаа шингээд тодорхойны хөдөлмөр зарцуулаад хийж байгаа учраас мэдээ заавал хэрэг нэг авч тоглоодох шаардлагагүй зүгээр энэ хуурыг аваад тавьчихад бол мориур харагдана гэдэг утгаар бас гоё аваад тавьж болно л доо. Тийм. Тэгэхээр нэг нь бол үзмрийн хуур, нөгөөх нь бол тоглоочийн хуур. Тийм, тоглолттой хуур тий. Тоглоочийн хуурыг гэхдээ нөгөө нэг хүмүүс бол жоохон үнэтэй байдаг байх гэж ойлгоод байдаг. Тэгэхэд бол ер нь бол магадгүй тэр сүвнэрийн хуурнаас нэг багахан хэдхэн төгрөгийн зөрүүтэйгээр байдаг. Сүвнэр хуурууд одоо ямар үнэтэй байдаг юм бэ? За ер нь бараг л доотлол нэг 200-ээс дээш мэш байдаг хөө бас. Тэгээ байхтар болгон нөгөө нэг хээ хуар бүгж юутай яс хээ хуар оруулчихаараа өрөн дөрөнтэй болж ах шиг байна тий. Бас тийм тутгааргүй үнэтэй байд юм шиг үлээ. Би бас нэг удаа асууж л байсан бас тэгсэн чи бас 250 гэлөө 350 гэлөө бас тэг зарж ирсэн. Тий. Зөв. За тэгэхээр одоо хоёлаа энэ нөгөө нэг хамгийн алдартай Чингис хааны магтаал нутгийн одоо тэр өмнө нь бол 10 хэдэн сая байсныг нь ячаад тэрийг хоёлоо сонсъё. Тэгээ хүмүүстэй ингээд сонсогч нартай сонсгоо л да. Тэгээ яг энэ Чингис хааны магтаал гээд зохиолыг магтаал бол энэ зохиомл магтаал тийм. Одоо нэг ардын зохиомл гэхээр орчин цаг зохиогдсон. Тий яг үнэ. Орчин цаг зохиогдсон. Тий. Хин гэж хүн зохиосон юм бэ? Одоо манай соёл урлагийн их сургуулийн багш Мөнх Бат гэж багш зохиосон. Тэгээд дээрээс нь үгийг нь аав нь Цэрэн Доржгой зохиосон гэж ярьд юм байлаа. Тэгээд одоо би энэ магтаалыг бол одоо маш олон жилийн өмнөөс айгуу сонсож дурлаж айгуу гоё. Одоо нэгсэндээ намайг бол одоо айгуу амжилтанд хүргэсэн гэж хэлж байна. Олон тань. Тий, олон таниулсан. Тэгээд дээрээс нь энэ видеоны над видео чинь намайг одоо дэлхийн одоо Netflix компани дээр Марко Поло кинонд аваачлаа. Тэгсэн. Тэгээд тэрнээс дамжаад Age Scott Talent-д манай хамтлагийг аваачлаа. Тэгээд дээрээс нь бас олон сайхан фестивалуудад бичлэгээр чинь дамжиж очиж исэн. Тэгэхээр бас би бас маш их баярлж явдаг. Тэгээд энэ бичлэгийг ямар хүн хийсэн блэ? Манай эхнэр хийсэн. Гартай өндөө тий. За тэгээд хоёлаа Чингис хааны магтаалыг сонсогч нартай сонсгоё. За баярлалаа.
За дуусчлаа. Энэ юун дээр Дүнцэн нэг бичлэгэн дээр яхад ийм бөөрөнкид ийм хурдан үстэй нэг морин хуур байна штэ. Одоо хүмүүс ярьдгаар бол морин хуур гэдэг нэг ерөнхийдөө. Эн чинь гэхдээ яг ямар хөгжим лээ? Энэ бол икэл. Икэл. Тий. Одоо баруун монголчуудын магадгүй морин хуурны өвг хэцэг байж магадгүй гэдэг ба штэ иклээ чинь. Тэгээ бүр нарийн ярих юм бол товшуурыг бүр морин хуурны ч өвг хэцэг байх магадaltaй гэж яриад. Товшуурынх нь түүх нь бол бүр эртнийх юм байл. Тэгээд энэ бол манай нөгөө морин хурц тогтох жаргал битээр одоо манай хаан хуурын урлаач улан байрахаар очиж хэлгэж ирсэн. Тогийн өвтөр нэг гэдэг байхгүй. Яг энэ загварн тэгээд бас гоё юм. Ерөнхийдөө бол яг язгуур хөөмийн зориуж хэлгэж ирсэн. Энэ нөгөө арьсан цартаа учраас уламжилт дууралт нэг гоё. Одоо жишээлх юм бол энэ хөгж би ингээл татаал ингээд яхад өөр ирэхгүй гоё. Хөөмөлмөр гоё дуулмар тийм. Гоё цогцсон. Тий маш гоё. Цогцсон дуурдаг. Тэгэхээр одоо бит хоёрын ярилцлага цаг ерөнхийдөө дуусчин нэг юм асуугаад юу яач гэж ойлголоо дуусгая. Одоо гадаадд байгаа хүмүүс морин хуур эндээс ингээд аваачиж байгаа шүү дээ. Тэнгүүт асуудлууд тулгараад байна гэж байгаа шүү дээ. За чихэн ингээд юу байгаад юм. Тэр юунуудын асуудлуудыг одоо яаж шийдэх вэ? Одоо тэгээд тэр өөр дөр ирсэн ямар ч нөгөө нэг одоо засварчин байх боломжгүй хүмүүс байгаа шүү дээ. Тий. Одоо миний бодлоор бол бас нэг үе бодвол одоо ч нэг сошиал гоё хөгжчихлээ шүү дээ. Видео кал хийгээд би мориураа ингэх гэсэн юм аа, тэгсэн чи тэр нь болохгүй нэ энийг нь яад юм бэ гэдэг юм уу. Тэгэх юм бол одоо видео калаар бас зааж гэж болно. За тэгвэл зориготой холбогдож болох уу? Болно. Би бол одоо нээлттэй. Миний одоо цаг зав яах юм бол би бол одоо хүнд аль хоор туслахыг хичээдэг. Тэр тусмаа одоо ингээд өв соёлоо сурахыг хичээж байгаа. Дээрээс нь одоо янз янзын одоо ингээд нэг уран бүтээл хийх гэж ч юм уу те. Айлсвал нэг хөөрхөн шинэ хамтлаг байгуулад ингээд би бол бүгдэн дээр нь очиж одоо сэтгэл дээрээ тусалдаг. Тэр тэгэл би одоо сошиалоор хүнд Америкт биш Канадад байдаг хүнд морин уур зааж байна. Нэг бүсгүйд морин уур зааж байна. Тэгэл битэрдэл хүндрэлтэй асуудал аягүй хөөсөн нөгөөх маань хуураа хөглж чадахгүй
Тэгэл ийм асуудлууд нөгөө хуурнууд хандан үлгээтэй усаргаад ингээд чихэн гаццсан. Ороолт 8 болцсон. Тэгээд дээрэс нь тийм асуудлууд аюу хөсөн. Тэгэл видео калаар бүгднгийн зохицуулж байгаа. Одоо чи тэрийн тийг одоо энийг одоо тэгээд манай шав аюу хөөрхөн сураад бас эхнийхэн дууг сурцсан. Аюу хөөрхөн тоглож байна. Тэгэхээр бол одоо видео кал гэж одоо маш сайхан юм байна. Тэргээр одоо ингээд сайхан онлайнаар холбогдоод мориороо одоо янзлуулж болно. Тэгэхээр ганц зоргоо манч биш. Ер нь манай ардын урлагийнхан бол ер нь урлагийнхан бол их нээлттэй хүмүүс байдаг. Морио урчт руу та бүхэн чатаар нь ч юм уу бичээд надтай ч холбогдоод асуудаг л та. Тэгэл би морио уртаа жаа угаасаа л холбоотой байдаг болохоор тэгэл нэг чатаар зөвлөл ингээд. Тэгээд ганц асуудал нь болохоор тэр морио урч юм бол нэг юм байгаад байгаа шүү дээ. Тухайн орн чинь манай монголч хуурай уур амьсгалтай тий. Тухайн орн ч юм болохоор чихтэй болохоор нөгөөд хоёр мод чи хооронд нь ингээд гэдэг нэг бүр цаваар наац юм шиг болчоод нөгөөдөл нүгэ хэлээд ингээ яваад тэгэхээр нэг ядаж дэрдийг нэг сэврээ их ч юм агаар тэр нэг юун дотор байдаг нэг морио орны хайрцаг ч юм уутандаа хийж хадгалах тэрэн доторх нөгөө нэг чигшил нь их байгаа бас тохируулах гэдэг гэх мэт боломжнууд бас зөндөө байгаа шүү дээ тий. Яг үнэ. Тэгэхээр тэрийг тиймэрхүү юмнууд болон тэгээ зөвлөгөөнүүдийг бол манай зургаас авч болно тэгээд бусад одоо морио урчтаас ч юм уу интернетээр морио урын чуулгах ингээл ороход зөндөө хүмүүс байгаа. Тэгээ ямар ч хүмүүстэй. Тийм ягаад тэгэхээр яг чиний хүмүүсээ хэлдгээр Монгол ардын урлагаа олон хүмүүст л түгээн дэлгэрүүлэх тэднэрт энийг хүргэх гэж энэ мэргэжлийг эзэмшсэн хүмүүс байдаг болохоор. Тийм тэгээд яг морин хуур 89 гээд бас манай мөөчгийн дан морин хуураар дагнсан YouTube channel байдаг. Би нэг дараагийн нэвтрүүлгээр тэр мөх чаргалыг мужиг нэг оруулах гэж бодож байгаа. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг ингээд дууслаа. Зоргоод ирсэн баярлаа. Та бүхэн үргэлжлүүлэн 22 цагаас манай цаг бүр ихэнд хүргэдэг радио мэдээгээ хүлээн аваарай. Тэгээд 22 цаг 15-аас та мэдгүй нэвтрүүлгийн давталтын дугаарыг хүлээн авч сонсож Дэлхийн монголчуудын эмжил радио хөгтчим нэвтрүүлгээр эх 7 хоногийн пүрэв гарагийн өдөш 21 цаг 15 минутаас уулзлаа. Түр баяртай. Баярлаа. Баярлаа зөргөө. Баярлаа. Дэлхийн монголчуудын эмжил радио мэдээ.